За тэгэхээр ер нь бол энэ 2000-ад оноос энэ одоо олгож өгсөн лицензний асуудлаас болоод за говийн бүс та ялангуяа байгаль экологийн тэнцвэрт байдлаа маш их алдсан байгаа. Тэгэхээр зүгээр нэг хотод нэг кадастрын албаны хүн ямар ч одоо байгаль эколог за мөн уламжлалт ахуйтай нь холбосон ямар нэгэн одоо мэдээлэлгүйгээр л одоо лицензний давхардал байхгүй л бол тэгэл лиценз олгоод ирсний горыг одоо бид нар амсаж байгаа байхгүй юу. Тэр одоо оршин суугчдын тэр одоо сумын иргэдийн асуудал хөндөгдөж байна. Овын уламжлал ахуйн асуудал экологийн асуудал за дээрэс нь одоо үндсэн хуулиар олгогдсон эрүүл орчинд амьдрах энэ бүх асуудлууд бол нөлөөлж байгаамаа. Тийм учраас би асуугаад байгаа 10 хоногийн дотор багийн сумын засаг дарга энэ асуудлыг шийдээд хэрвээ хариу өгөхгүй бол шууд одоо зөвшөөрснөөр тооцно гэсэн ийм заалт оруулж ирсэн байгаа байхгүй. Тэгэхээр сумын аймгийн засаг дарга нь бол ер нь ихэнхдээ энэ говийн бүс чинь бол тэгэл хөдөө сумдаараа ингээл явж хахад 10 хоног бараг бичгтэйгээ танилцаж амжихгүй л тэгэл энэ асуудал бол автоматар цааш Үг хэлсэн үү? За ажлын хэсэг болдын гэж ажлын хэсэг яахлагч хариулъя. За актив гишүүнд баярлалаа. 7-14 заалт яг одоо бид нарт тараагдаж гишүүдэд тараагдаж өгсөн материал дээр болохоор ажлын 10 өдөр буюу 2-7 хоног яг өдрөөр толвол 14 хоногт нь ерөнхий үнэлгээний үед юм байна. Ерөнхий үнэлгээ. Ерөнхий үнэлгээ болохоор сум дүүргийн засаг дарга нараас хариу авж байгаа байдал. Тэгэхээр юм яг одоо ухаанлын өдрөөрөө бодвол 14 хоногт тэгээ ажлын 10 хоногт байсныг нь ажлын хэсэг дээр 20 байсан нь зөв буюу 1 сар 15 байсан зөв буюу 3-7 хоног гэж ярилцаж бас ажлын яамнаас ирсэн саналыг нь нэлээд дэлгэрэнгүй харж агаад санал ураагаад 15 хоног гэдгээр бол орж ирсээр өнөөдөр санал хураагдах юм байна. За энийг бол ерөөсөө л тайлбарлаж байгаа юм нь одоо төрийн байгууллагуудыг хариуцлагажуулъя л гэж. За ингээ ерөнхий үнэлгээний дараа наривчилсан үнэлгээ хийгдэнэ. Наривчилсан үнэлгээ хийгдэх үеэр харин нөлөөллийн бүсийн иргэдүүд рүүгээ тулж ажиллана гэсэн ийм зохицуултыг танилцуулсан байна.